Сайн байцгаана уу? Астра тул байна. За энэ удаагийнхаа бичлэгээр хоньны ордонд шинэ сар гарч байгаатай тохиолдуулан энэ сарны ерөнхий энерги бөгөөд энэ сарыг ашиглан хэрхэн хүслээ биелүүлэх манифест хийх вэ? За 12 ордонд хэрхэн нөлөөлөх талаар бичлэгээ бэлтгэлээ. За шинэ сар маань өөрөө эхлэх энергитэй байдаг учраас өөрийнхөө хүслийг бичих биелүүлэх манифест хийхэд хамгийн тохиромжтой үе байдаг. За тэгэхээр энэ шинэ сарны энергийн онцлог ямархуу байх вэ? Буюу одоо энэ ерөнхий энергийг нь тайлбарлаж өгөхөөс гадна манифест хийх та зөвлөмж зөвлөгөөнүүд энэ бичлэгээрээ өгөх болно. За тэгэхээр энэ шинэ сар маань 4-р сарын 17-нд Монголын цагаар оройны 7 цаг 51 минутанд хоньны ордонд тохиож байна. За та хэд маань 4-р сарын дунд уу үгүй бол 4-р сарын 6 бичлэгүүдийг маань үзсэн бол хоньны ордонд одоо бараг 6 гараг за Кирон буюу дагуултайгаа нэмэгдээд бараг 7 гараг энэ яг үе цаг мөчид хоньны ордонд ердөөсөө хоримтлагдаж бөөгнөж байрлаж байгааг мэдж байгаа болов уу гэж бодож байна. За удаа хөдөлгөөнтэй санжир болон далайван гаригуу түүнээс гадна за одоо энэ шинэ сарыг үүсгэж байгаа нар сар түүнээс гадна ангараг болон бууд гаригууд байрлахаас гадна одоо шархтаа ангаагч гэж нэрлэгддэг Хирон гэдэг давуул маань хүртэл хоньны ордонд бүгдээрээ байрлалчихсан байгаа. За энэ шинэ сар маань өөрөө 27 хэмнээр тохиож байгаа бөгөөд яг нөгөө түрүүний хэлсэн Хирон буюу шархцаа ангаач гэдэг гарагтай маш ойрхон байрласан байна. За тэгээд түрүүлсэнчлэн одоо хоньны ордонд маш олон гаригууд бөөнөрсөн байгаад байгаа. Учираас биднэрт цаанаасаа одоо юу гэдгийг дарамт хахалт мэдрэх ямар нэг зүйлийг одоо эхлүүлэх ёстой юм шиг санагдах. За түүнээс гадна одоо яг бодит үнэтэйгээ одоо нүүр тулах шаардлагатай болох түүнээс гадна өөрөө өөрийгөө одоо ангаах гэдгийг таны ямар нэг одоо шарах өдөөгдөх сэдрэх магадгүй юу гэдэг хин нэгнээс одоо авсан байсан сэтгэлийн шарах гэдэг ч юм уу те үгүй бол зүгээр л ердөөсөө одоо нөгөө ажлын орчин нөхцөл дээрээ дутуу үнэлэгдээд тэрнтэйгээ холбоотой баг зэргийн юу гэдгийг шарах авчихсан гэмтэл авчихсан одоо би энэ дээр хангалтгүй авах дутуу авах гэдэг мэдрэмжүүд маань хүртэл одоо өдөөгдөж ирэх болно гэсэн үг. За тэгээд энэ одоо шинэ сарны маань энергийн үүднээс энэ ангаалт хийгдгээс гадна бид нар өөртөө яг энтэйгээ холбоотойгоор үйлслүүд хийх энэ бүх энергийг давхцсан онцлог шинэ сар болж байна. За тэгэхээр шинэ сар болгоно нь өөрөө 3 хоногийн өмнө бөгөөд 3 хоногийн дараа нөлөөллөө үзүүлж идэг буюу биднэрт ерөнхийдөө бол одоо 7 хоногийн хугацаанд энерги нөлөөллөө үзүүлж идэг юу болж ийн юу болохоор байх шиг байна гэдэг одоо тэр мэдрэмжүүдийг цаанаасаа өгж идэг. За тэгэхээр энэ шинэ сар болохоос өмнөх байсан одоо гаригуудын холбоос бөгөөд энэний дараа болж байгаа гаригуудын холбоос ч гэсэн энэ шинэ сарны энергит маш хүчтэй нөлөөллүүдийг үзүүлж идэг. За энэ шинэ сарны хувьд гэх юм бол 4-р сарын 13-нд ангараг нь өөрөө хоньны ордон дээр далайван гарагтай холбогдчихсон байгаа. Тэгэхээр би тэгэхэд цаанаасаа ямар нэг үйлдэл хийх ёстой юм шиг мөртлөө юу хийхээ мэдэхгүй бүр ингээд мөрөөдчихсэн, төөрөлдчихсэн. За тэгээ хит сэтгэл хөдлөлтөд автчихсан мэдрэмжүүдийг авах болно. За түүнээс гадна маш олон хүмүүс цаанаасаа ядарч цуцсан бүр ингээд яахаа мэдэхгүй гацчихсан одоо мэдрэмжтэй байгаа болов уу гэж бодож байна. За тэгээд 4-р сарын 16-нд түрүүний хийсэн Хирон буюу шархцаа ангаагч гэдэг гараг маань бидний одоо нөгөө нартай холбогдож өгснөөрөө байгаа одоо таны амьдралын талбарт буюу хоньны орд байгаа талбарт тань бидний ерөнхийдөө бол одоо сэтгэл зүйн шарахыг сэтрээж өгөх болно. За тэгэхээр магадгүй таны 2 дугаар гэр дээр байрлсан байх юм бол хөрөнгө мөнгө санхүүтэй асуудлууд энтэй холбоотойгоор та өөрийнхөө дутуу мэдрэмжийг ч гэдэг юм уу тий үгүй бол одоо өсөж торнохдоо хөрөнгө мөнгө санхүү хангалтгүй байсан мэдрэмжүүдтэй холбоотой шархууд нь зэдэрч өгөх гэдэг ч юм уу. За үгүй бол энэ таны 7 дугаар гэр дээр тохиожөлөө гэж бодоход харилцаа холбоо, хайр дурлалын асуудал, за гэрлэлт зэрэгтэй холбоотой таны шарах сэдэрдэг магадгүй нөгөө хүнтэй танаас урвсан сэтгэлийг нь гомдоож исэн шахлуулж исэн гэдэг зүйл байдаг гэдэг ч юм уу. За иймэрхүү байдлаар ерөнхийдөө бол биднэрт нөлөөлнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид нар өөрөө өөрийнхөө одоо тэр шарахыг олж хараад тэр шарах маань дахиж хөндөгдснөөрөө тэрийг бид ангаах боломжтой буюу бидний одоо нүдэнд ил болгож өгөх гээд байна гэсэн үг. За үүний дараагаар 4-р сарын 20-нд ангараг болон бууд гаригууд хоёулаа хоорондоо холбогдно. За түүнээс гадна санжир гарагтай хоёулаа холбоос үүсэх болно. Ердөө энэ 3 гараг хоорондоо бүр маш ойрхон ягт холбоосууд үүсэж байна гэсэн үг. Тэгэхээр санжир гараг маань өөрөө тодорхой хэмжээгээр нөгөө бидний үүлийн үрийг илтгэж идэг. За үгүй бол урт удаа хугацааны зорилгыг одоо биднээс нэгж идэг. Түүнээс гадна ямар нэг байдлаар одоо биднийг амьдралд сорж идэг зөв зүйлийг хийж гэнэ үгүй юу гэдгийг одоо харж идэг гэдэг ч юм уу те бидний амьдралд цаад бэрхшээл
сорилтууд, хэцүү зүйлсийг дагуулж идэг. За тэгтээ тэрийгэ дагуулад маш том сургамжуудыг тэр сургамжаасаа үүдэлтэйгээр бас одоо ийм урт удаан хугацааны бидний амьдралд үлдэж болох үе цагналуудыг ч гэсэн авчирч идэг. За тэгтэл энэ санчир гарагтай маань ангараг болон бод гараг холбогдож өгснөөр урт удаан хугацаанд нөлөөлөх үйс үйлдэл болон оюухан бодол санааны шийдлүүд гарч ирэх. За тэгэхээр ямар нэг байдлаар одоо нөгөө нэг гацчихсан төрөлт ч гэсэн юу хийхээч мэдэхгүй одоо тэр мэдрэмжүүд маань эхлээд ийм гаргалгаа байж болох юм байна гэдэг одоо санаа байгаад за тэгээд тэрний дараагаар одоо үйлдэл хийхэд таныг сорж өгөх буюу ийм зүйлийг хийгээд үзье. Гэхдээ энэ маань бодит амьдрал дээр хэр практикл вэ? Танаас юу шаардах вэ гэдэг байдлаар таныг ерөнхийдөө бол сорж өгөх болно гэсэн үг. За тэгэхээр энэ бүх гаргуудын холбоостой үндэслээд энэ шинэ сарыг харах юм бол та өөрөө өөрийнхөө дуу хоолойг олж авах, өөрийгөө одоо бусдаас илүү тавих, өөрийгөө сонгох, өөрийгөө илүүд үзэх. За магадгүй маш олон хүмүүс одоо юу гэдгийг өөрийгөө золиод бусдын төлөө хит их амьдрах гад байх хандлагатай байдаг. За тэгээд магадгүй тэр тэнцвэр алдагдаад өөрийгөө бүр ингэж үл тоох хэмжээнд хүртэл алдагдчихсан байгаа бүх зүйлийг буцааж эргүүлэх буюу дахиад өөр дээр энерги төвлөрүүлэх боломжтой нөхцөлийг бүрдүүлж өгч байгаа. За тэгээ хоньны ордон дээр болж өгч байгаа учраас хоньны орд маань өөрөө маш хурдан хөдөлгөөнтэй, эрч хүчтэй, эрсдэл дуртай, за шийдэмгий дүрэлцэн одоо ийм орд байдаг. Тийм учраас бид ямар нэг байдлаар ийм шийдэмгий эрсдэлтийг эхлүүлэх тийм сонголтуудыг гаргах, за ямар нэг байдлаар одоо амьдралтай нэргэлзээтэй байсан зүйлсүүдийг шууд одоо салгахаар, дуусгахаар шийдвэрлэх гэдэг ч юм уу те. За аль хэдийн таны амьдралд хэрэгтэй байхаа болчихсон, дуусгар болчихсон зүйлсийг нэг тийш зэгцлэх энергийг бүрдүүлж өгч байна. За тэгээд түрүү хэлсэнчлэн шархах цаанагч буюу Кирон гэдэг гарагтай холбоотой учраас энэ маань ерөнхийдөө бол зүгээр л ийм эрсдэлтэй алхам хийх, эр зориг гаргах гэхээсээ илүүтэйгээр та өмнө шархацсан байсан асуудлаа одоо нэг мөсөнд цэгцлэх, шийдэх боломжийг олгож өгнө. За таны амьдралд ямар нэг асуудал тулгарчаад тэр тал дээрээ одоо өөрчлөлт хиймээр байсан ч гэсэн юу яаж хийхээ мэдэхгүй санаанууд төрөөд байгаа хэрнээ ингээд бодиттой бус төсөөл мөрөөдөлтөд автаад байсан бол энэ бүх зүйлийн дараагаар та хил хязгаараа тогтоох өөрийгөө сонгох за түүнээс гадна одоо хойшлуулад байсан бүх зүйлээ одоо эхлүүлэхэд маш таатай энерги өгдөлтэй байна. За жишээлбэл харилцаа холбоон дээр гэхэд бид нар одоо илүү үнэн чудраг байгаад магадгүй одоо ийм ойлгомжгүй байсан хүмүүсийг одоо төсөж төвчээрлэхэ болно гэх юм уу та. За тэгээд тодорхойгүй ийм харилцаа буюу одоо situationship харилцаа нь яг тодорхой болоогүй хэрнээ бүр ингээд л өгж аваад л таныг татаж түлхээд идэг тиймэрхүү хүмүүс байлаа гэж бодоход тэр хүнээсээ одоо шууд байдлаараа харилцаа холбоогоо тодорхой болгохыг шаарддаг гэдэг ч юм уу те. За түүнээс гадна магадгүй бид нар цаанаасаа ийм эрсдэлтэй шууд чийдэмгий тийм хүмүүс татагдах, тиймэрхүү зүйлс хийх гээд ах хандлага гарах. За ажил мэргэжлийн хувьд гэх юм бол ямар нэг зүйлийг эхлүүлэх одоо ямар нэг одоо прожектыг удирдахаар шийдэх гэдэг ч юм уу тийм үгүй бол том эрсдэл авахд бэлэн болсон байх гэдэг ч юм уу. За үгүй бол ямар нэг одоо ийм төлөвлөгөө, нухацтай төлөвлөгөө та удаан бодсон зүйлээ эхлүүлэх гэж бодоход тэрийг одоо хийгээд эхэллээ гэж бодоход санчир гарагийн нөлөөллөөр урт удаан хугацаанд тохирохоор байна уу, таарахаар байна уугүй юу гэдэг байдлаар тэр маань шууд соригдоод эхлэх гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар илрэх болно. Магадгүй сэтгэл зүйн хувьд болон сүнслэг байдлын хувьд гэх юм бол ямар нэг байдлаар нөгөө түрүүний хэлсэнчлэн та хэн нэгэнд одоо ууралж бохимдсон байсан. За үгүй бол хэн нэгэн таныг үл хашаасан тоохгүй байсан хүлээн зөвшөөрөөгүй ч юм уу тиймэрхүү зүйлс байлаа гэж бодоход тэр бүх зүйлс одоо бидний нүдэнд ил гарч ирээд за тэгээд та юу гэдгийг тэрийг эсрэгээрээ баг одоо өөрийнхөө сул тал гэж харахаасаа илүү өөрийгөө ангаагаад өөрийнхөө давуу талыг болгох. За магадгүй тэгээд үүнтэйгээ холбоотойгоор бусдад таны шархалж байсан зүйлийг санаа зовхоор зүйл биш юмаа гэдэг байдлаар нөлөөлөх бөгөөд бусдад одоо ангаалт хүртэл авчрах боломжтой. За энэ шинэ сар тохиож байгаа хоньны орд маань өөрөө цаанаасаа ийм дүрлэлцэн хурдтай за тэгээд ийм ангараг гарагаар удирдуулдаг учраас магадгүй одоо бүр эрсдэл дуртай шийдэмгий учраас та хэд маань ямар нэг байдлаар энэ үеүүдэд за энэ сарда хүмүүстэй маргах за түүнээс гадна хит огцом яарсан гинтийн шийдвэрүүд гаргах за түүнээс гадна одоо хүмүүсийн хил хязгаарыг хит давах гэж оролдох гэдэг ч юм уу те. За ямар нэг байдлаар хит хурдан одоо үр дүн хүссэн, хариу хүссэн тиймэрхүү зүйлсийг хийхэд бага зэргийн тохиромжгүй
байгаад байна. Яагаад вэ гэхээр санчир гараг дахиад ороод ирж гисэн учраас биднийг бодит байдал дээр энэ одоо нөгөө хийж байгаа зүйл маань урт удаан хугацаанд тэсвэрлэх боломжтой юу? За энийгээ бүтээхийн тулд та тууштай байх уугүй юу? Шаардлагатай нөгөө хөдөлмөр хичээл зүтгэлээ оруулах уугүй гэдгийг маань биднэрт ерөнхийдөө бол сорьж шалгаж харуулах болно. Гэхдээ энэ бүхнийг та даваад гарчихсан байхад эсэргээрээ амьдрал тань бүр үнэхээр таны бараг одоо давуу тал хүч болох урт удаан хугацаанд танд өр өгөөжөө одоо өгөх боломжтой зүйлсийг бидний амьдралд авчирнаа. За тэгэхээр энэ үед өөртөө итгэх, за тэгээд бусдад одоо хил хязгаар маргахгүйгээр за ингээд зөв байдлаар найрсгаар тогтоох. За тэгээд өөрийнхөө замналын төлөө, өөрийнхөө төлөө бүх зүйлийг хийх, эхлүүлэх. За түүнээс гадна өөрийнхөө одоо хэн бэ гэдэгтээ илүү тулж ажиллах. Би ердөөсөө ийм хүн юм байна, тийм хүн юм байна гэдэг байдлаар өөртөө одоо эрэл хайгуулах хийх. Ямар нэг байдлаар одоо өөрийгөө орхигдуулад байсан тэр бүх зүйлтэйгээ нүүр тулахад маш таатай үе байх болно. За тэгэхээр шин сар болгон өөрөө эхлэлийн энергитэй байдаг учраас хүслээ биелүүлэхэд ерөнхийдөө бол хамгийн таатай үеийн нэг байдаг. За тэгтэл одоо бидний амьдрал дээр бүх зүйл дээр өгж байгаа зөвлөгөөнүүд, харж байгаа мэдээллүүдээс үндэслээд зарим тохиолдолд одоо буруу ташаа мэдээллүүд маш их тардаг. Жишээлбэл тэргэл сараар одоо хүслээ биелүүлэхэд таатай үе байдаг юм аа. Шинийн 15 тэргэл сарнаар гараад хүслээ бичгэд ердөөсөө л тэр үед л биелдэг гэдэг ч юм уу те. Тиймэрхүү одоо буруу тушаа мэдээллүүд маш их байдаг. За тэгтэл тэргэл сараар хүслээ бичин гут яадаг вэ гэхлээр бид нар энергийнхаа өгдлийг эсрэгтэй ажиллаж байгаа буюу бүх энерги нөгөө хумигдж байгаа үед хүсэл биелүүлэх гээд байхлаар энерги татарж байгаа учраас таны хүслийг биелүүлэх ерөнхийдөө бол одоо тэр эрчим хүч байхгүй болоод ирдэг. Хамгийн энгийндээ ерөнхийдөө бол одоо шин сарууд маань хүслээ биелүүлэхэд тохиромжтой үед байдаг. Яагаад вэ гэхлээр сар маань хоосон байдлаас бүтэн байдал руу шилждэг буюу энерги хуримтлагдаад аажим өсөх төлөвтэй байдаг. За ингэснээрээ яг шин сарны үед бид нар хүслээ бичснээрээ хөрсөнд ердөөсөө шинэ үр суулгаж өгж байгаа. За тэгээд энерги өгдөл ихсээд тэргэл сар болох тусам бидний нөгөө тавьсан үр маань өөрөө үндэслээд цэцэглэх боломжийг бүрдүүлж өгдөг. За тэгтэл тэргэл сар маань болохоор өөрөө энергийг татарж байгаа буюу одоо нөгөө буурж байгаа үеийг илтгэдэг учраас эсэргээрээ бид нар нөгөө амьдралдаа хэрэггүй болчихсон байгаа тодорхой хэмжээгээр ийм үүлийн үртэй зүйлсээ тавьж явуулахад хамгийн таатай үе байдаг. За дараагаар нь гэх юм бол одоо бид хүслээ биелүүлэх үед ихэнх тохиолдолд одоо гаргуудын энерги нөлөөлөл биднэрт хүссэн үсээгүй байдлаар нөлөөлж идэг. За тэгтэл бид магадгүй буруу цаг хугацаанд гэдэг ч юм уу те түрүүний хэлсэнчлэн одоо тэргэл сарны үед хүслээ биелүүлэх гээд хичээгээд байх юм бол тэр нь нөгөө энергийнхаа урсгалын эсрэг буруу цаг хугацаанд буруу арга барилаар хийх гээд байх алдаануудаас болоод бидний хүсэл биелдэхгүй манифест ажиллахгүй тохиолдлууд зөндөө ерөөдөө бол гардаг. За тэгээд үйлчлэгчдийн маань хувьд одоо жишээлбэл энгийн байдлаар холбогдоод ярьж авах явцад манифестэд тодорхой хэмжээгээр нөгөө ихтгэл найдвараа алдчихсан. Ийм зүйлс туршиж үзсэн, ийм сургалтууд авлаа, ийм байдлаар туршиж үзлээ. Бүх зүйл маань болохгүй байна гэдэг одоо асуудлууд маш их яригдаж хөндөгддөг. За тэгээд юу гэдэг юм манифест дөнгөж одоо сурч эхэлж байгаа гэдэг юм уу сонирхож эхэлж байгаа хүмүүс маань гэх юм бол хаанаас эхлэхээ мэдэхгүй төөрөлтчихсэн юу яг яах ёстой юм бол гэдэг одоо ийм ямар ч чиглүүлэг байхгүй мэдээллүүд аваад байгаа хэрнээ яг нөгөө үйлдэл болгож чадахгүй зүйл ч гэсэн одоо амьдрал дээр их тулгарч байна. За тэгэнгუთ энэхүү шин сарыг тохиолдуулаад та хэддээ астертал буюу одоо YouTube сувгийн маань үүднээс manifestation guidebook буюу одоо астрологийн гариг иргэсийн байршил энерги өгөгдөл бүх зүйл тань нөгөө тулгуурласан байдлаар манифест зөв хийх guidebook буюу хөтөж та хэддээ гаргаж өгч байгаа юм аа. За шин сар болгоо өөрийн гэсэн юм онцлогтой өөр ордонд тохиож байгаа. За өөрөөр гаригуудын нөлөөлөлтөөр холбоотойгоор манифест хийх зүйл маань үгүй бол одоо сэдв маань тийм ээ. За тэгээд одоо ашиглах арга барил маань хүртэл өөр байдаг. За тэгээд юу гэдгийг бодолтой авч үзэх хэвээр эргцүүлэх тунгаах хэвээр сурах хэвээр зүйлсүүд маань ч гэсэн одоо энэ бүхнийгээ дагаад өөрчлөгдөж байдаг. За жишээлбэл түрүүний тэргэл сараар та хэд маань магадгүй 4-р сарын 2-нд нөгөө жинлүүрийн ордон дээр гарсан ягаан тэргэл сарны үеэр харилцаа холбоотой асуудлууд эргэтгэж биш байгаа, хайр дурлал хосын асуудлууд маш олон хүмүүст одоо ингэж хөндөгдсөн асуудал болсон тэнцвэртэй биш байгаа зүйлсээ харсан болов уу гэж бодож байна. За тэгээд магадгүй энергийнхаа өгдөлтөд зөв ажиллаж чадсан хүмүүс маань одоо өөрт тааж тохирохгүй байсан харилцаа холбоогоо явуулахад за тэр бүх зүйлд одоо хортой харилцааг явуулах, таслан зогсоох гэдэг ч юм уу тий. Тэр бүх зүйлийг хийхэд бол маш таатай үе байсан.
За иймэрхүү байдлаар ерөнхийдөө бол одоо хүслээ бичих, за тэгээд амьдралдаа хэцүү байгаа зүйлийг тавьж явуулах, за энерги цэвэрлэх ерөнхийдөө бол одоо астрологичд шинэ сар болон тэргэл сарыг иймэрхүү байдлаар ашиглахыг ерөнхийдөө бол маш их зөвлөдөг. За тэгээд иймэрхүү байдлаар зөвлөгөөнүүд өгөөд хүслээ бич тавьж явуул гэд байгаа хэрнээ ерөнхийдөө бол яг нөгөө бүх зүйлийг яаж хийх байдал нь одоо бидэнд яг бүх цаг үе дээрээ тулаад ирэнгүүт маш юм тодорхойгүй юу хийх ёстойгоо ойлгохгүй зүйлс үүсээд идэг штэ. Бичгээ суусан чи одоо хаанаас эхлэхээ мэдэхгүй, юу гэж байгаа за тодорхойлсон хэрнээ буруу байдлаар бичээд идэг гэдэг ч юм уу тий. Тэгээд яг тэрийг ингээ эргцүүлээд харангууд за нэг 5 үгсэл биччихсэн байлаа гэж бодоход 2 нь биелсэн, 3 нь яасан ч юм бтэ гэдэг байдлаар одоо эргэж хардаг гэдэг ч юм уу. За тэгтэл түрүүний хэлсэнчлэн одоо энэ шинэ сар бүрийн онцлог, энерги өгөгдөл, гаригуудын холбоос юу баталцах ёстой, хийх ёстой зүйлс зэрэг энэ бүх зүйл нь өөр байдаг учраас одоо хөтөч маань буюу гайдбук маань энэ бүх зүйлийг тань одоо чиглүүлж үнэхээр яг нөгөө гайд хийх буюу хөтлөөд энэ ийм зүйлийг ийм дараалал хийгээрээ өөрөөсөө ийм асуултуудыг асуугаарай гэдэг байдлаар бүх зүйлийг нь ерөнхийдөө бол одоо маш тодорхой энэ гайдбук дээр тусгаж өгсөн байгаа. За энэ гайдбук маань 25,000-аар буюу одоо бүх хүмүүст хүртээмжтэй байхаар бэлтгэсэн. Гайдбукийн маань сонирхсан хүмүүс байх юм бол Instagram дээр латин үсгээр astrotalk гэж бичээд за үгүй бол Facebook дээр кирилл үсгээр astro зай аваад talk гэдэг хаягуудаар надтай холбогдоод аваарай. За үгүй бол маш энгийн байдлаар YouTube-ийн тайлбар буюу description хэсэг дээр та хэдтэй линк оруулаад өгчихсөн байгаа шүү. За энэхүү шин сар танд ямархуу байдлаар нөлөөлөхийг үзэхийн тулд та хэд маань аль болох мандалд ордоо мэдчихвэл үнэн зөв бодтой мэдээлэл авах болно. За мандалд ордоороо мэдснээр яг таны аль гэрт болж байгаа буюу одоо жишээл 2 дугаар гэр дээр тань болж байлаа гэж бодоход мөнгө хөрөнгө санхүүтэй өөрчлөлтүүд бүх зүйл одоо өрнөх боломжтой. За 7 дугаар гэр дээр боллоо гэж бодоход харилцаа холбоотой бүх зүйл өөрчлөгдөх боломжтой байдаг учраас мандалд ордоо та хэд маань мдэггүй хүмүүс байвал мэдэж аваарай. Би баруун дээд буланд линк оруулаад өгье. За мандалд ордныхоо дараагаар нарны ордынхоор сонссноор бодит амьдрал дээр хэрэгжих байдлаас гадна оюун ухаан бодол санаа таны зорилго тань хэрхэн нөлөөлөх талаар мэдэж авах боломжтой. За сарны ордороо сонссноор таны сэтгэл хөдлөл танд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг мэдэж авах боломжтой байдаг шүү. За ингээд 12 ордны тайлал руу орцгоё. Хоньны мандалд нар сар. За хоньны ордныхны хувьд энэхүү 4-р сар ердөөсөө маш их өрнөлттэй завгүй за бүр ингээл төсөөл мөрөөдөлтөд автаад байгаа хэрний давхар дахиад бүр ингээ амар ядраад байгаа гэдэг ч юм уу тий. Айгүй ийм хэцүү бэрхшээлтэйж гэхүү өрнөлттэйж гэхүү тэгсэн мөртлөө дахиад ирч хүч нэрхтэй юм хум их бодогдооч гэдэм юм уу. Ер нь айгүй их өрнөл ихтэй сар болж байгаа болов уу гэж бодож байна. За энэхүү шин сар маань дахиад та хэдийн ордон дээр буюу та хэдийн 1-р гэр дээр та хэдийн нараараа сончлоо гэж бодоод нартай холбоос үүсгэж байгаа учраас ерөнхийдөө бол одоо бүх зүйлийг шин цагаан цаас хэлж байгаа мэт шинээр эхлэхэд таатай үе ирж байна гэсэн үг. За тэгэхээр та магадгүй бие махбод гадаад төрөх, за өөрөө өөртөө итгэх итгэл, за арын шин амьдралдаа хандах хандлага, за тэгээд эдгээр зүйлстэй холбоотой бүх зүйлсийг шинжлэхэд таатай үе. За тэгээд түрүү хэлсэнчлэн одоо энэ бүх зүйл танд сэтгэл зүйн хувьд маш ийм хүчтэй нөлөөлөл үзүүлж байгаа учраас та ямар нэг байдлаар нөгөө гадаад төрхөө өөрчлөх үгүй бол бусадтай харьцлаа гэж бодоход илүү шулуун шудраг харьцаад өөрийгөө илүү илэрхийлэх за ямар нэг байдлаар таны энерги хүчийг сорж байгаа хүмүүс үгүй бол бүлэг гэдэг ч юм уу тийм бүх зүйлсээс за барих холдох за түүнээс гадна хүмүүс одоо тантай ямар нэг байдлаар таныг дутуу үнэлээд байгаа үгүй бол удирдах гад байгаа ч гэдэг юм уу тий өөрөө өөртөөхөөрөө байлгах гад байгаа тэр бүх зүйлийг та төвчхөө болох болно. За тэгээд нөгөө өөрийгөө одоо илүү хүндэлж эхлээд өөрийгөө нэгт тавих. За ямар нэг байдлаар бусдад харагдах, үнэлэгдэх зүйлстэй өөрчлөлт оруулахад таатай үе байна. За тэгтээ эдгээр зүйлсийг ямар нэг байдлаар юу гэдгийг хин нэгэн таны уур уцаарыг хүргэсэн үг бол өгөөсгсөн үүднээс гэхээсээ илүү өөрөө өөрийгөө одоо олж байгаа буюу өөрөө өөрийнхөө энерги өгөгдөлтэй ажиллаад би хийм бэ би ямар хүн юм бэ энэ бүхэндээ тааруулаад өөр өөрийнхөө гадаад төрх зан чанар хил хязгаарыг тавих зэрэг байдлаар та хэд маань зөв энерги чиглүүлж ашиглаарай гэж зөвлөж байна. Үхрийн орд, үхрийн мандалт, нар сар. За үхрийн ордны маань хувьд энэхүү бүх гаригууд буюу одоо энэ шин сар маань хүртэл та хэдийн 12 дугаар гэр дээр болж байгаа. За ингэснээрээ та хэд маань магадгүй цаанаасаа маш юм ядарчихсан цуцчихсан энергитэй байгаа болов уу гэж бодож байна. За тэгээд
бүх зүйл одоо ингэж нөгөө хөшигний ард болж байгаа юм шиг явагдаж байгаа учраас та сэтгэл зүйн хувьд одоо өөрийгөө ангааж байгаа, эдгэж байгаа. За тэгээд магадгүй нойртой нь цаанаасаа л хүрээд байгаа гэдэг ч юм уу те. Стресс нь маш их хуримтлагдчихсан байгаад байгаа учраас тэрнээсээ одоо ингэж өөрийгөө сэргээх. За тэгээд маш удаан хугацаанд магадгүй уур бухимдлаа хуримтлуулчихсан байсан бол одоо энтэйгээ дахиад ажиллах таны одоо энерги эрч хүчийг сороод байгаа зүйлсийг олж илрүүлэхэд энэ үе таатай байх болно. За тэгээд түрүү хэлсэнчлэн ямар нэг байдлаар одоо магадгүй эргэн тойронд байгаа хүмүүс үгүй бол одоо ингээ орчин нөхцөл байдал гэдэг ч юм уу те таны амьдрал тохиолдоод байгаа зүйлс зүй тогтлоод таны одоо энергийг сороод байгаа ядраагаад байгаа амар амгалан тайван байхгүй байгаа гэдгийг та анзаарч харах боломжтой үе энэ үеэр тодорч ирэх болов уу гэж бодож байна. За тэгээд түрүү хэлсэнчлэн ямар нэг байдлаар танд сансан хүн байдаг гэдэг ч юм уу те тиймэрхүү харилцаа бүх зүйлийг одоо таслан зогсооход таатай байх болно. За түүнээс гадна хувьдаа одоо амьдралаа эргцүүлэн дүгнэх. За тэгээд хит их нөгөө нэг төсөөлөх мөрөөдөлтөй автаад бодолтой автах. За түүнээс гадна бүр ингээд ямар ч тархитай нь ажиллахгүй хит их ядраад тутчихсан байгаад байгаа учраас эрдөөсөө л бүр ингээд уцаа авахад байж ямар санагдах гэдэг ч юм уу тий. Тэг яг шүн болонгууд л бүр ингээд унтаж чадахгүй нойртой нь хүртэл нөлөөлөөд нойр нь хулжаад бүх стресс бухимдлаа бүр ингээд гаргаж чадахгүй байгаад идэх ч гэдэм үү. За тэгээд тиймэрхүү зүйлс болж байгаа боломжтой учраас аль болох өөрийнхөө энергийг нөхөхийг оролдож хичээгээрэй. За тэгэхээр түрүүний хэлсэнчлэн одоо нөгөө нэг уур уцаартай ядарчихсан байгаа бүх зүйлээ одоо хайхарахгүй өнгөрөхгүйгээр энэ үедээ илүү сайн унтаж амраарай. За тэгээд шаардлагагүй зүйлсийг магадгүй одоо цаг битгий товлоорой, хойшлуулаарай. За тэгээд өөртөөгөө ажиллах, далд тухамсартайгаа ажиллах. За үгүй бол одоо нөгөө нэг тэмдэглэл хөтлөх гэдэг ч юм уу те өөрийнхөө байгаа орчин нөхцөлийг цэвэрлэх, зэгцлэхэд энэ үе танд маш их таатай байх болно. Энэ бүх зүйлийг хийснээрээ таны амьдралын дараагийн одоо үе маш сайхан таатай суурь тавигдах болно. За тэгээд сугар гарыг таны одоо ордон дээр байгаад байгаа учраас энэ үед гой сайхандаа өөртөө тав тухтай байдлыг бүрдүүлэх, гой байх бүх зүйлдээ одоо анхаарах, гадаад өрхөндөө анхаарах гэдэг ч юм уу тий. Тиймэрхүү байдлаар бүх энерги эрчим хүчээ өөртөө зарцуулаарай гэж зөвлөе. Эхрийн орд, эхрийн мандалт, нар сар. За эхрийн ордныхны хувьд энэхүү шин саран та хэдийн 11-р гэр дээр болж байгаа буюу урт удаан хугацааны зорилго найз нөхөд бөгөөд таны хүрээлэл хараалагддаг бүлэг гэдэг ч юм уу тиймэрхүү зүйлсийг илэрхийлж байна. За магадгүй одоо контент хийдэг гэдэг ч юм уу бол олон түмний өмнө байдаг хүмүүсийн хувьд бол одоо энэ юрдөөсөө үзэгчдийг илэрхийлж өгөх болно. За тэгэхээр энэ үед та магадгүй танд одоо хараалагдахгүй харилцаа холбоонд дуусчихсан байгаад байгаа найз нөхөд үгүй бол бүлэг харьяаллаасаа харилцаа холбоогоо таслаад өөртөө нь одоо илүү таарсан тохирсон тиймэрхүү найзууд нөхөдтэй болох за түүнээс гадна хүрээлэлтэй болох үгүй бол одоо шинээр урт удаан хугацааны зорилго тавихад таатай үе ирж байна. За түрүү хэлсэнчлэн урт удаан хугацааны ямар нэг зүйл одоо төлөвлөжсөн байгаа ямар нэг зүйлийг одоо тгээс нь ахуулаад босгож байгаа өхрүүд байх юм бол таны одоо байгаа хүрээлэл тань одоо танд тааж тохирсон энергитэй хүмүүс байх тусам таны тэр нөгөө нэг ирээдүйд үүнийг дагаад сайжрахыг тань ерөнхийдөө бол энэ шин сар маань тодруулж өгч байна. За эхрүүдийн ордныхондоо зөвлөхөд гэх юм бол маш олон одоо хүмүүс рүү үгүй бол олон санаа руу үгүй бол олон зүйлс рүү өсчих гэхээсээ илүүтэйгээр өөртөө одоо илүү таарсан зүйлдээ төвлөрөөрэй. За тэгээд магадгүй бүх хүнд цагаа зарцуулах төвлөрөх гээд байхаасаа илүүтэйгээр танд одоо илүү таарсан цөөн хүмүүстэй харилцаа холбоо тогтоох цөөн санаануудыг одоо бодит байдлаар хэрэгжүүлээрэй гэж та хэдий зөвлөе. За энэ үед ямар нэг байдлаар төлөвлөгөө боловсруулах шаардлагатай хүмүүстэй элен далангуй шууд харилцаа холбоонууд тогтоох, өөрийгөө илэрхийлэх, хойшуулаад байсан асуудлууд байх юм бол одоо энэ үед ерөнхийдөө бол хамгийн ихний алхмуудаа тавихад таатай байх болно. За мэлхий орд, мэлхий мандалт, нар сар. За мэлхий ордныхны хувьд энэхүү шин саран таадын 10 дугаар гэр дээр буюу ажил мэргэжил олон түмний өмнө харагдах таны төр төрх бөгөөд одоо нэр төр удирдах албан тушаал статусыг тань илэрхийлж өгч идэг гэр дээр тохиож байна. За тэгэхээр бодит амьдрал дээр энэ маань ямар нэг одоо шинэ ажилтай холбоотойгоор прожект эхлүүлэх гэдэг ч юм уу бол шинэ зүйлийг эхлүүлэх. За тэгээд өөр байдлаар гэх юм бол одоо өөрийгөө илүү одоо удирдах албан тушаал дээр очих. За түүнээс гадна ямар нэг байдлаар бусдын өмнө одоо илүү ил гарах зүйлүүдийг хийх.
За түүнээс гадна нөгөө ажил мэргэжлийн хувьд та өөрөө юу хүсэж байгаа вэ гэдгийг илүү тодруулах зэрэг зүйлсийг хийхэд таатай байх болно. За тэгээд та ямар нэг байдлаар одоо ажил мэргэжлийнхаа орчин нөхцөл байдал дутуу үнэлэгдсэн үгүй бол одоо таныг үл хойшоосон ч гэдэг юм уу тиймэрхүү мэдрэмжүүд авч байгаа бол энэ үед одоо нөгөө нэг бусдад одоо илүү харагдах зүйлсийг хийх. За тэгээд удирдах албан тушаалтнуудтайгаа холбогдох. За тэгээд хүмүүс таны одоо үнэлэмжийг харж байгаа одоо байдалд нөлөөлөөд эерэг одоо үнэлэм сэтгэлүүд төрүүлэх гэдэг ч юм уу тиймэрхүү зүйлсийг хийхэд маш таатай байх болно. За энэ үед ямар нэг байдлаар нөгөө удирдах албан тушаалтнуудтай болон ажлын орчин нөхцөлд байгаа хүмүүс таныг одоо мэдрэг байдлаар одоо өдөө хатгах ч гэдэг юм уу тиймэрхүү зүйлд аль болох уур хуцаараар хандахгүй болгоомжтой хандаарай. За тэгээд энэ үед одоо нөгөө нэг ажлынхаа өөрийн CV-г илүү сайжруулах, засаж бичих гэдэг ч юм уу За тэгээд магадгүй хойшлогдчихсан байсан байдлаар үгүй бол одоо үнэлэгдэхгүй байсан байдлууд дээрээ бодиттой алхмуудыг хийх. За удирдах албан тушаал дээр өөрийнхөө одоо ажилд байгаа мэргэжлийн албан тушаалыг ахиулахаар сантаа өгөх гэдэг ч юм уу. Үгүй бол одоо өөр бизнесийн чиглэлүүдийг хийхэд ч гэсэн таатай байх болно. За энэ үед тэгээд Санжир гараг маань та хэдийн 10 дугаар гэр дээр байгаад байгаа учраас магадгүй зарим ажил мэргэжлийн нөхцөл байдлаараа дарамт чахалд орж ирж байгаа юм шиг санагдаж байгаа юм шиг одоо мэдрэгдэж байж болох ч гэсэн та хэдийн ордон дээр маань бархасад гараг байрлалцсан байгаад байгаа учраас цаанаасаа бүх зүйл одоо юм дэмжлэгтэй тусалцаатай юм шиг илүү таатай бөгөөд итгэл найдвараар дүүрэн сайхан тал руугаа бүх зүйлс эргэх болно. За тийм учраас ямар нэг байдлаар одоо тохиромжтой цаг хугацааг хүлээх гэхгүйгээр энэ цаг хугацаа нь танд тохиромжтой учраас түрүүний хэлсэнчлэн илүү зоримог шийдэмгий байгаарай гэж та хэдий зөвлөе. Арслангийн орд, арслангийн мандалт нар сар. За арслангийн ордныхны хувьд энэхүү шин саран та хэдийн 9-р гэр дээр тохиож байгаа буюу ямар нэг байдлаар та аялмаар зугаалмаар ямар нэг зүйлсийг сурмаар бусдад заамаар за тэгээд хууль эрх зүйтэй холбоотой асуудлууд болон амьдрал ертөнцийг үзэх үзэл за сүнслэг байдал бөгөөд одоо байгаа амьдралаасаа илүү бүх зүйлийг том дүр зургаар харахад тань холбоотой гэр дээр байрласан байна. За тэгэхээр мандалтаараа сонсож байгаа хүмүүсийн хувьд та аялахаа шийдэх, за ямар нэг зүйлийг сурахаа шийдэх гэдэг ч юм уу За үгүй бол ертөнцийг үзэх үзэлтэйгээ холбоотой юм сүнслэг зүйлүүдийг илүү судалж эхлэх боломжтой. За тэгээ ямар нэг байдлаар эдгээр зүйлээс гадна та амьдралдаа гацчихсан юм шиг мэдрэмжтэй байсан бол одоо нөгөө 9-р гэр дээр тань гаргууд орж ирж байгаа учраас бүх зүйлийг нөгөө нэг одоо бодож эхлэх хэрэгцүүлэх. За тэгээд амьдралыг илүү том зургаар нь хараад илүү баяр баясгал танд орж ирэх урам зориг, найдвар, итгэл орж ирэх болно. За нарны ордоороо сонсож байгаа арслангийн орднуудын маань хувьд хоньны ордноос одоо энэхүү бүх гаригуудын бөөнрөл шин сар маань эрэг нөлөөлөл үзүүлж байгаа учраас ямар нэг байдлаар зоригтой алхмууд хийх, за удирдах албан тушаал дээр очих, бүтээлч ажлууд хийх, бусдын өмнө харагдах, за тэгээд романтик харилцаанд одоо орох эхлүүлэх гэдэг ч юм уу өөрөөр хэлбэл ийм дүрлэлсэн бүх зүйлсийг эрч хүчтэй бүх зүйлсийг хийхэд таатай байх болно. За гэхдээ урт удаан хугацааны зүйлийг төлөвлөөрэй, буюу хийгээрэй. За тэгэхээр түрүү хэлсэнчлэн одоо хиймээр байгаа, аялмаар байгаа, зугаатай зүйлс хиймээр байгаа, бүтээлч зүйлс хиймээр байгаа, ямар нэг шинэ зүйлсийг сурч эхлэмээр байгаа. Тэр бүх зүйлд нь таатай байх болно. Гэхдээ бүх зүйл маань дахиад урт удаан хугацааны одоо байдлаар үр дүн харагдах ёстой буюу танаас хөдөлмөр хичээл зүтгэл шаардах болно. Охины орд, охины мандалд нар сар. За энэхүү шин саран та хэдийн 8 дугаар гэр дээр болж байгаа буюу дундын хөрөнгө мөнгө санхүү, тусалцаа дэмжлэг, өөр шир зээл, за ихтгэлцэл болоо одоо дотны харилцаа, сэтгэл зүйн одоо таны сул талууд зэрэгтэй холбоотой бүх зүйл дээр гэр дээр тохиож байна. За тэгэхээр мандалт ордоороо сонсож байгаа хүмүүсийн хувьд гэх юм бол бодит амьдрал дээр энэ маань ямар нэг байдлаар дундын хөрөнгө мөнгө сахуу бусдаас одоо орж ирж байгаа тусалцаа дэмжлэгүүдийг өөр шир ихтгэлцэлтэй холбоотой сэтгэл зүйн хувьд одоо ийм эргэдэгч бэгш байгаа асуудлуудыг эерэг байдлаар шийдэх гаргалгааг нь гаргахад таатай үе байх болно. Эдгээр одоо сэдвтэй холбоотой асуудлууд хойшлогдоод яригдахгүй өнгөрөөд байсан бол энэ мөчийг тиймэрхүү байдлаар ашиглаарай. За нарны ордоороо сонсож байгаа хүмүүсийн хувьд гэх юм бол энэ цаг хугацаанд одоо таны оюун ухаан бодол санаа илүү хурц сонголтууд чиглэлүүдтэй ч гэсэн илүү хурдцтай хөдөлгөөнтэй болж ирэх болно. За тийм болохоор бусдад одоо тодорхой хэл хязгаар тавих. За түүнээс гадна хэлмээр байгаа зүйлээ шулуун шударга энгийн байдлаар хэлэхэд тань айгүй таатай үе байх болно.
За охины ордныхоо маань энэ үед ямар нэг байдлаар айдас түгшүүр сул талаа харуулах үгүй бол байгаа нөхцөл байдлыг удирдах зүгээс за хандхаас зайлсхийгээрэй. За тэгээд энэ үед түрүүний хэлсэнчлэн санхүү, дундын хөрөнгө мөнгө санхүү, үүрэг хариуцлага, за гэрээ контракт, үр ширний асуудлуудыг шийдэх. За тэгээд сэтгэл зүйн хувьд хостойгоо зөвшөлтсөлд хүрэх. Ярьж чадахгүй байсан, хэцүү байсан, хойшлуулсан байсан асуудлуудаа ярьж шийдвэрлэх. За хийнэ гэж бодож байгаа зүйлсийнхаа төлөвлөгөөг гаргах. Түүнээс гадна бие махбодоо илүү анхаарсан зүйлс буюу хоол ундандаа анхаарах, амралт, за тэгээд дадал зуршилтаа анхаарах, өөрөө өөрийнхөө гоо сайханд анхаарах гэдэг ч юм уу тийм иймэрхүү зүйлсийг хийхэд илүү таатай байна. Жинлүүрийн орд, жинлүүрийн мандалт, нар, сар. За энэхүү шин сар нь жинлүүрийн орд оны хувьд 7 дугаар гэр дээр нь болж байгаа буюу харилцаа холбоо, үйлчлүүлэгчид, гэрээ контракт, бизнесийн хамтрагчид буюу хүн хоорондын нэг нэгээрээ тулаад харилцдаг харилцааны гэр дээр тохиож байна. За мандалт ордоороо сонсож байгаа хүмүүсийн хувьд гэх юм бол энэ ямар нэг байдлаар та хамтрагчдаа хүлээлт тавих, шинэ зүйлийг хүсэж эхлэх. За үгүй бол илүү шулуун шударга хүнийг амьдралдаа татах, дуудах. За үйлчлүүлэгчтэй байлаа гэж бодоход энтэйгээ дахиад гэрээ хэлцээр хийх гэдэг ч юм уу тий. Иймэрхүү зүйлсийг хийхэд таатай байна. За тэгээд хоньны ордон дээр маш олон гаригууд бөөнөрсөн байгаа даа учраас тантай харьцаж байгаа хүмүүс магадгүй илүү төсвөр төвчээр багтай. За тэгээд ийм бага зэргийн бүдүүлэг зан чанарууд гаргах боломжтой байхаар байна. За гэхдээ энэ магадгүй эсрэгээрээ танд эргээр нөлөөлөд бодит үннийг илүү олон хурдан амархан байдлаар олж мэдэх нөхцөлийг нь бүрдүүлж өгч магадгүй. За хэрвээ хостойгоо ямар нэг байдлаар нөгөө асуудалтай байсан ч юм уу харилцаа холбоо докторгүй нэг таалтай байгаад исэн санхүүгийн хувьд ийм эргэтгэж бус байдал байсан сэтгэл зүйн хувьд таныг энергийг тань сороод байсан бол энэ үедэд бас гаргалгаа олох шийдэл олоход таатай үе байх болно. За тэгээд нарны ордны жинлүүрүүдэд ч гэсэн энэ нөлөөлөл ижилхэн байх болно. За тэгээд удирдагч цугар гараг маань өөрөө бархасад гарагтай эрэг холбоотой байгаад байгаа учраас та бусад илүү дур булаан, тайван амар амгалан за тэгээд илүү тайван нөхцлөөс бүх зүйлийг харах шийдэхэд тань туслах учраас ямар нэг байдлаар өөрөө өөрийнхөө хувийн загварыг өөрчлөх, өөрийнхөө үнэлэмжийг ихсгэх за тэгээд санхүүгийн хувьд өөрөө өөртөө ихтэй байдлыг олж авах гэдэг ч юм уу тиймэрхүү зүйлсийг хийхэд маш таатай байх болно. За жинлүүрийн ордныхондоо ямар нэг байдлаар эргэтгэж байдал, амар амгалан тайван байдлыг буюу асуудал маргаанаас зайлсхийх үүднээс хит их буулт хийж өгөх буюу дахиад өөрөө өөрийгөө хит харилцаанд зориулах асуудлуудыг хүндэхгүй байхаас зайлсхийгээрэй гэж зөвлөмөр байна. За эсвэргээрээ нэг түрүүн ярих ёстой байсан шаардлагатай бүх зүйлсээ ярих, хил хязгаар өөрөөрөө эдгээр зүйлсийг хоорондоо өгөж авах зүйлсээ хилэлцэх, зөвшөлдсөх өөрөө өөрийнхөө гадаад дүр төрх биедээ анхаарж байгаа байдал бөгөөд шулуун шударга ярих зэрэг дээрээ анхаарах тусмаа танд таатай байх болно. Хилэнцээ орд, хилэнцээ мандалт, нар, сар. За хилэнцээ ордныхны хувьд энэ хүү шин сар маань 5-ын 6 дугаар гэр дээр буюу ажлын орчин нөхцөл дадал зуршил, эрүүл мэнд за тэгээд таны цагийн менежмент өдөр тутмын байнга хийдэг зүйлс зэрэгтэй холбоотойгоор гэр дээр тохиож байна. За тэгэхээр бодит амьдрал дээр энэ нь болохоор та өөрийнхөө хуваарьд өөрчлөлт оруулах, ажлынхаа ийм хэмнэлд ямар нэг байдлаар эмх цэгцгүй замбраагүй зүйлс байсан бол тэр бүх зүйлийг шийдвэрлэх асуудлуудыг эмх цэгцтэй болгох, энгийн болгох. За түүнээс гадна өөрийнхөө эрүүл мэндэд илүү нухацтай хандах, магадгүй дасгал хөдөлгөөн хийгээ шийдвэрлэх, үгүй бол хоолтондоо анхаарах гэдэг ч юм уу. За түүнээс гадна ажлын орчин нөхцөл яригдж байгаа учраас ажлын орчин нөхцөлд байдаг хамтран ажилладаг хүмүүстэйгээ илүү тодорхой хил хязгаар тавих болно. За тэгтээ ангараг болон санчир гараг маань хоорондоо холбоос үүсгэх учраас ямар нэг байдлаар эдгээр зүйлс дээр өөрчлөлт оруулж байгаа хэрнээ 3 хоног хийгээд өнгөрөх гэхээсээ илүүтэйгээр маш урт удаан хугацааны зүйлс нөлөөллийг хийгээрэй буюу аль болох 10 минут 20 минут дасгал хийнэ гэхээсээ илүүтэйгээр өдөр болгон 3 минут урт удаан хугацаанд хийх юм бол энэ танд илүү өөжтэй буюу тиймэрхүү байдлаар бүх зүйлийг шийдээрэй. За энэ үед маань ерөнхийдөө ямар нэг байдлаар бүх өдөр тутмын хэмнэлттэй ийм таагүй байсан, тань цаад болоод байсан, цагийг тань өрөөд байсан бүх зүйлийг засч залруулахад маш таатай үе. За өөрөөр хэлбэл бухимдалтай байгаа таньд ундууслэгт нь хүргээд байгаа ямар нэг байдлаар тодорхойгүй байгаа бүх зүйлээ тодорхойтой төлөвлөгөөтэй эмх зэгцтэй зүйлс рүү хувиргахад таатай.
Ингэснээрээ танд нөгөө нэг цагийг тань өрөөд байгаа бүх зүйлсийг, хүмүүсийг, орчин нөхцөл, үйл явдлуудыг амьдралаасаа хасахад таатай байхаас гадна цувуур гараг үхрийн ордон дээр байгаа учраас та бие махбод амралт за тэгээд таашаал доктортой байдалд анхаарсан байдлаар бүх зүйлийг хийх тусмаа танд бас таатай нөлөөллийг үзүүлэх болно. За гэхдээ ажлын одоо хамтрагчдтайгаа магадгүй маргаан үүсэхээс сэргийлээрээ за түүнээс гадна дасгал хөдөлгөөн, хоол унд бүх зүйл дээрээ нөгөө анхаарж байгаа боловч хит хэтэрхий юм туйлширсан зүйлс хийгээрэй. За магадгүй дасгал хөдөлгөөн хоолоо барьж байгаа гингуудлаа одоо илчлэгээ шууд хит их хасах гэдэг ч юм уу. За үгүй бол дасгал хөдөлгөөн хийж байгаа гэсний нэг дор шууд 1 2 3 цаг ардсгал хийх гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйлсийг хийгээрэй хийхгүй байгаараа тэгээд илүү доктортой боловч баг багаар одоо бүх зүйл хийх тусмаа танд илүү нөлөөтэй байх болно. Нумын орд, нумын мандалт, нар, сар. За нумын ордныхны хувьд энэхүү шин саран та хэдийн 5 дугаар гэр дээр тохиож байгаа буюу романтик харилцаа, болцох, за бүтээлч байдал, амьдралаас авж байгаа аз жаргал, баяр баясгал, гоё таатай мэдрэмжүүд өөрөө өөрийгөө одоо ийм гоё байдлаар илэрхийлэх, за үзүүлбэр үзүүлэх, бөгөөд хүүхдтэй холбоотой асуудлууд хөндөгдөх болно. За тэгэхээр энэ үед магадгүй та юу гэдгийг бүтээлч байдал юм хийдэг байж байгаад үгүй бол хоббигоо хөөдөг байж байгаад орхичихсан байсан бол дахиад эдгээрийгээ хийж эхлэх. За үгүй бол романтик харилцаан дээр болцох тал дээр ийм эрсдэл хүлээмээр гой зугаатай зүйлс хиймээр санагдах гэдэг ч юм уу те. Аа ямар нэг байдлаар та одоо уудар гуниг тавцчихсан байсан бол энэ нь болохоор нөгөө өөрөө өөрийгөө баяр баясгалтай зүйлс хийхээс одоо хорчихсон байсан буюу хобби хийхгүй байсан, бүтээлч байдлаар өөрийгөө илэрхийлж болохгүй байсан, романтик харилцаа тамхитаад исэн нас болсон юм байна гэдгийг анзаараад за тэгээ эдгээр зүйлсийг хийхэд таатай байх болно. За нарны ордныхны хувьд гэх юм бол хоньны ордноос одоо танд эерэг нөлөөлөл орж ирж байгаа учраас та дотооддоо өөрөө өөртөө илүү итгэх за тэгээд амьдралд одоо бүх зүйлд илүү өөдрөгөөр хандах за таны итгэл найдар ирэх магадгүй ямар нэг байдлаар энерги тань унчихсан байлаа гэж бодоход бүх зүйлийг эхлүүлэхэд амархан болохоос гадна танд эрсдэл хүлээхэд амархан болох зүрх сэтгэлээ нээх тань зугаатай байгаа зүйлсийг хөөх хийхэд илүү гоё байх болно. За ямар нэг байдлаар өөрөө өөртөө ганцаараа байж чадахгүй байгаа ч юм уу бол ганцаардлаас үүдэлтэйгээр хит их зугаа цэнгэл хөөх буюу одоо юу гэдгийг шоудах тиймэрхүү байдлаар нөгөө одоо сэтгэлийн ангал цаваа нийхэд бол тохиромжгүй. Харин түрүүн хэлсэнчлэн нөгөө амьдралаас авч болох таашаалтай бүх зүйлсийг хийх болцох за болцоонд явах тиймэрхүү зүйлс дээр баг зэрэг одоо бусадтай сэдэ хаях гэдэг ч юм уу те дахиад нөгөө нэг бүтээлч зүйлсүүд хийх хоббигоо хөөх зэрэг зүйлсэд таатай байна. Өөрөөр хэлбэл ямар нэг байдлаар та одоо баяр баясгал амьдралаас мэдэрч болох таатай зүйлсийг хөдөлмөрлөж тэдгээрийн дараа одоо ирдэг гэдэг зүйлийг дүрмийг өөртөө тавьчихсан байсан бол энийг эвдээд 7 хоногт ядаж дор хаяж нэг удаа ч юм уу өөрийнхөө бүтээлч байх, зугаа зингэл хоббигоо одоо хөөх тэрэндээ цаг зарцуулах байдлаар энэ бүхнийг шийдэхэд гоё байна гэсэн үг. Материйн орд, материйн мандалд нар сар. За материалын орчны хувьд энэхүү шин сар нь таны 4-р гэр дээр болж байгаа буюу гэр бүлийн орчин нөхцөл байдал амьдарч байгаа амар амгалан тайван байдал бөгөөд таны хувийн амьдралыг илтгэдэг гэр дээр тохиож байна. За материалын мандалтай хүмүүсийн хувьд одоо та хэд маань магадгүй гэрдээ засвар шинжилэл хийж байгаа ч юм уу үгүй бол нүүж байгаа. За үгүй бол одоо гэр бүлдээ байсан хэрүүл маргаан асуудлуудыг шийдвэрлэх за өөрөө өөрийнхөө амар амгалан тайван байдлыг эргүүлээд оолж авах тэрний хадлуу тэмцэх гэдэг ч юм уу тий. Ямар нэг байдлаар таны одоо ирээдүйд чиглэсэн бүх зүйл нь таны байгаа одоо амьдарч байгаа орчин нөхцөл гэр бүлийн нөхцөл байдалтай уялдж гин үгүй юу гэдгийг анзаарч харах за тэгээд эдгээрийнхээ төлөө алхмуудыг хийхэд таатай үе байна. За энэ бүх зүйл нөгөө хоньны ордон дээр болж байгаа учраас таны ерөнхийдөө бол цэсвэр төвчээрийг алдагдуулж байгаа гэдэг ч юм уу тий цаанаасаа бүх зүйл одоо ийм яаралтай юм шиг санагдаж байж магадгүй. За таны одоо удирдагч гараг буюу санчир гараг маань одоо хоньны ордон дээр байрласан энэ бөөгнөрөлд оролцож байгаа учраас магадгүй танд маш их ийм дарамт хахалт мэдэрсэн бүх зүйлийг одоо ингэж болох гэж хичээж байгаа юм шиг хэцүү мэдрэмжүүд төрсэн байж магадгүй ч гэсэн энэ энергитэй ажиллаа та бүх зүйлийг одоо нухацтай төлөвлөгөөтэй асуудлуудаа шийдэж чадах юм бол эсэргээрээ энэ бүх зүйл дээр одоо доктортой амар амгалан тайван байдал бөгөөд урт удаан хугацааны нөлөөллийг таатай нөлөөллийг бүтээх боломжтой. За материалын ордных маань энэ үед ямар нэг байдлаар гэр бүлтэй холбоотой асуудлуудыг хойшлуулах үгүй бол одоо сэтгэл зүйн хувьд одоо өөрийгөө унтраагаад хүүтэн хүндий нөгөө одоо хамтрагчтай хандах ч гэдэг юм уу тиймэрхүү зүйлсээс зайлсхийгээрэй.
Гэр бүл, гэр орон, нүүдэл суудал, гэр бүлийн гишүүдтэй холбоотой асуудлуудыг шийдэхэд таатай байх болно. Хумхын орд, хумхын мандалд нар сар. За хумхийнхны хувьд одоо энэхүү шин саран тагдын 3 дугаар гэрдээ буюу харилцаа холбоо, контент, ярих, бичих. За түүнээс гадна одоо богино хугацааны аяллууд, өдөр тутмын тань амьдралын дадал зуршил, бичих цаастай холбоотой асуудлууд. За тэгээ ямар нэг байдлаар одоо ийм хурдан өдөр тутмын маш жижиг цаг хугацааны холбоотой сонголт гаргалтыг удирддаг гэр дээр тань тохиож байна. За ингэснээр одоо мандалтаараа сонсож байгаа хүмүүсийн хувьд гэх юм бол үг хэл яриад нь одоо илүү хурц, за тэгээд бусдад одоо илүү хүчтэй нөлөөлөхөөр байгаад байгаа учраас ямар нэг байдлаар одоо та зөв чиглүүлж чадах юм бол зөв мессежийг бусдад одоо түгээх, түүнээс гадна одоо маркетингийн ажил хийдэг хүмүүс байлаа гэж бодоход одоо бараагаа сурталчлах, за тэгээд юмыг ямар нэг заадаг хүн байлаа гэж бодоход илүү одоо зөв байр сууриас заахад мэдээллийг түгээхэд танд туслах болно. За ямар нэг байдлаар ийм ойлгомжгүй одоо харилцаа яриа болоод өрнөд байдаг, үл ойлголцол үүсэт байдаг байсан бол энийг тань одоо энэ шинэ сар зас залруулж өгөх болно. За нараараа сонсож байгаа хумхын орд төвний хувьд гэх юм бол таны одоо удирдагч гараг буюу санжир гараг маань хоньны ордны энэ бөөгнөрөл дээр холбогдож байрлаж байгаа учраас та цаанаасаа одоо төлөвлөсөн хиймээр санагдж байгаа бүх зүйлстэй илүү нухацтай хандах. За тэгээд тогтмол хичээл зүтгэл гаргах, үүнийхээ араас хөдөлмөрлөх энэ зүйлсээ бүтэц системтэй болгох тусам танд сайхан байдлаар нөлөөлнө. За тэгэхээр ерөнхийдөө хумхын ордныхны хувьд одоо ямар нэг бодол санаа байсан зүйлээ одоо үг болгоод бусдад зарлж хэлээд зарлж хийсэн зүйлээ хийж үлдэхэд таатай үе ирж байна. За хэд бодлогогүй юм ярих үг хэл яриан дээрээ магадгүй хэд бүдүүлэг юм хэлэгч гэдэг юм уу гоо шаардлагагүй зүйл хэлэх үгүй бол хэд магадгүй нөгөө хүний гомдоохот зүйлс хэлэхээс хумхийнхан маань зайлсхийгээрээ болгоомжлоор анхаараарай. За олон санаа байсан байлаа гэж бодоход бодит амьдрал дээрээ яг нэгийг нь хэрэгжүүлээд тэрийг урт удаан хугацаанд хийгээрэй гэж та хэдий зөвлөё. Загсны орд, загсны мандалд нар сар. За загсны ордынхны хувьд энэхүү шин саран таагдын 2 дугаар гэр дээр тохиолж байгаа буюу мөнгө, хөрөнгө, орлого, за тэгээд танаас гарч байгаа зарлага, таны одоо материаллык эд хөрөнгө өмчөөд өөрөө өөрийгөө үнэлэх, үнэлэмж, за үйлчлэгээ үзүүлдэг хүмүүсийн хувьд одоо үн тариф зэрэгтэй холбоотой гэр дээр тохиож байна. За ингэснээрээ та магадгүй энэ шин сарыг ашиглан тохиолдуулан шинэ орлогын их усүртэй болох өөрөө өөрийнхөө ур чадварыг илүү одоо боддоор үнэлэх, за магадгүй үйлчлэгийнхаа үн тарифыг нэмэх гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйлсийг хийхэд таатай байна. Өөрөөр хэлбэл та одоо өөрөө өөрийгөө үнэлэх, үнэлэмжийг нэмэгдүүлэх тусам таны одоо мөнгөтэй холбоотой асуудлууд шийдэгдэх нь ч гэсэн амар байх болно, орлого тань ихсэх болно гэсэн үг. За нараараа сонсож байгаа загсны орд үеийн хувьд гэх юм бол таны одоо уламжлалт удирдагч гараг болох Бархасад гараг маань мэлхий ордон дээр сувар гарагаас эрэг холбоос аваад байрлаж байгаа. За орчин үеийн удирдагч болох Далайван гараг маань одоо энэ хоньны ордны бөөгнөрөлд оролцоод байж байгаа учраас таны одоо нэг тал ямар нэг байдлаар цаанаасаа ийм мөрөөдөмдгий танд одоо ийм хүсэл зорилгоо цаанаасаа маш их төрчихсөн гэдэг ч юм уу те. Та уггүй бас хүнслэг байдлаар ингэж өдөөгдөж байгаа цаанаасаа ямар нэг зүйлийг хийхээр дуудагдж байгаа мэт мэдрэмжүүд авч иж магадгүй. За гэхдээ дахиад энэ нөгөө нэг илүү одоо ийм газардлагтай энергийн нөлөөлөл орж ирж байгаа учраас энэ үеийг ашиглаад та одоо мөнгө хөрөнгө санхүү өөрөө өөрийгөө үнэлэхтэй холбоотойгоор ийм ердөө бүдэг бадаг мөрөөдөл байгаа зүйлсээ илүү бодиттой болгох, бодит алхмуудыг авч эхлэх хийх төлөвлөгөө гаргахад таатай байна. За загсны ордныхан маань энэ үеэр ямар нэг байдлаар одоо мөрөөдөлтөй автж байгаа хэрнээ үйлдэл хийхгүй байхаас зайлсхийгээрэй буюу заавал үйлдэлийг энэ бүхнийхээ араас урт удаан хугацаанд хэрэгжүүлж өгөөрэй. За түүнээс гадна ямар нэг байдлаар одоо хит их хөрөнгө мөнгө санхүүгээ үрэх зарцуулах мөнгө үрэх, за түүнээс гадна өөрөө өөрийгөө одоо үнэлэх үнэлэмжийг бусдад батлахын тулд ямар нэг материаллык зүйл авах гэдэг ч юм уу тиймэрхүү зүйлс хийхээс зайлсхийгээрэй. Өнгөц биш танд одоо үнэлэмж өндөртэй, танд одоо амьдралын чанарыг тань сайжруулах тиймэрхүү одоо урт удаан хугацаанд харсан худалдаа авалтуудыг хийхэд энэ үед сайн байх болон за тэгээд түрүү хэлсэнчлэн үйлчлэгээ үзүүлдэг загсны ордныхон байлаа гэхэд тохирох хэмжээнд нь үнэ өсгөх, за зарлагаа илүү хянах, бие махбодтой анхаарч байгаа байдалтай одоо илүү төвлөрөхөөс гадна амьдралаа одоо илүү гоё таатай сайхан болгоход таатай үе байна. За энэ удаан зурхааг маань сонсон та бүхэндээ баярлалаа. Дараа дараагийнхаа бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.